Мянганы сорилтын 2 дахь компакт хэрэг буюу усны компакт Ламатротын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр. Хоногт 112 мянган метр куб усыг гүн цэвэршүүлэх хүчин чадалтай ус гүн цэвэршүүлэх байгууламж, ус гүн цэвэршүүлэх үйл явц. Гүний усыг цэвэршүүлэх эхний дамжлага бол уламжлалт цэвэрлэгээний технологи. Энэ хэсэгт гүний ус нь агааржуулалт, коагуляц болон флокуляц тунгаагур гэсэн үе шатыг дамжин цэвэрлэгдэнэ. Уламжлалт технологийн дамжлагаар цэвэрлэгдсэн усыг дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлнэ. Эхний ээлжинд хэтягаан туяагаар халдваргүйжүүлэлт хийж, үүний дараа урвуу осмосын цэвэрлэх дамжлагт орж цэвэрлэгдээд цэвэр усны усан санд очно. Ус гүн цэвэршүүлэх байгууламжийн дэргэдэх усан сан нь 18 мянган куб метр усыг агуулгах хүчин чадал бүхий Монгол улсын хамгийн том цэвэр усны усан сан болох юм. Ингээд Монгол улсын унтны усны МНС Тэг900 2018 стандартад нийцүүлэн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баттгахна.